Дээр нь ой сангийн нүүрс төрөгчийн кредитийг ашиглан зах зээлд оролцож болно. За бүр цаашлах юм бол 48-ын 4-т нь аялал жуулчлалд эрхлэх нэмэгдсэн өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр эрхлэхийг одоо энд эрх олгосон байна. За энэ дээрээс миний асуулт юу гэхээр үндсэн хуулийн 6-гийн 1-д одоо иргэдэд өмчлүүлснээс бусад газрын одоо ой усны нөөц энэ бол төрийн нийтийн өмч байх ийм үндсэн заалт байдаг. Тэгэхээр энэ заалтыг энэ арай зөрчиж байгаа юм биш байгаа да. Энэ хотел энэ нөхөрлөл чинь тухайн ой сан баялагийг дагах баялагийг ашиглах давуу эрх хэдлээ явчих чинь үгүй юу? Энийг эргэж энэ дээр нэг тодруулаад өгөхгүй юу? Хоёрдугаарх нь энэ хотел нөхөрлөл гэдэг маань ой менежментэд ер нь яг ямар үүрэг оролцоотой оролцож байгаа юм бэ? Сумын ой менежменттэй хэрхэн яаж холбогдож байгаа юм бэ? Энийг хоёрдугаарт нь. За гуравт нь ер нь энэ хотел нөхөрлөл үүргээ биелүүлээгүй хин ямар хариуцлага хүлээх юм? Эдгээр яг ямар үүрэг хүлээх юм? Ерөнхийдөө энэ 12 дугаар зүйл бол ой сан бүхий газрыг хариуцсан хамгаалах гэхээс илүүтэйгээр ашиглах тухай одоо зохицуулт ороод ирсэн байгаа байхгүй юу? За хоёр дахь чиглэл нь юу вэ гэхээр энэ хамгаалтын бүсийн Дархангай аймгийн Жаргалант сумын ой хамаардаг гэсэн. Тэгэхээр энэ хуулийн төслийн 9-4-т хамгаалтын бүсийн ойд үйлдвэрлэлийн зориултаар мод бэлтгэхийг хориглоно гэсэн байна. Тэгэхээр өнөөдөр Жаргалант одоо сумын 2 хүрээ арамыг буулгана гэсэн үг одоо энэ хэрвээ батлагдчих юм бол энийг тодруулъя. Гурав дахь нь Архангай аймгийн Жаргалант сумын иргэдийн санал хүсэлтийг одоо бол би дамжуулж байгаа юм. Тэгэхээр Жаргалант сумын иргэд ер нь бол одоо имэйл, гэрээ мод тавилга хийдгээрээ бол улс орондоо одоо нэртэй ийм хүмүүс байдаг. За тэгээд ер нь одоо модыг бол ер нь төлөөнд хэрэглэхээс гадна бас одоо үйлдвэрлэлийн түүхий болгож хэрэгэлдэг ийм хүмүүс. Тэгээд тэд нар тэгж юм л да. Нэг өрх жилдээ ахуй хэрэглэн зориул нь 24 куб метр мод бэлтгэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ 24 кубын ядаж тал хувийг нь хуурай босоо мод унаг болгож өөрчлөх юм боломж байгаа юу? Тэндээс бас одоо яг үйлдвэрлэлд хэрэглээд ингээ явчихараар мод байх юм бол тэрүүгээр нөгөө имэйл зэмэлийг хийх гэж шиг байна л да. Тэгэхээр нэг ийм зүйлийг асуусан энийг дамжуулъя. За дөрөв дэх чиглэлийн асуулт. Таримл ой сангийн одоо байгалаараа байгаа ойг нөхөн сэргээх дороотлоос дороотлоос хамгаалах энэ үүргийг жаахан ялгаатаагаар энэ хуульд зохицуулаад оруулаад ирсэн байна. Тэгэхээр 24-ийн 3-т нь таримл ойг өмчлөгч өөрийн хөрөнгөөр одоо энэ нөхөн сэргээх дороотлоос хамгаалах үйл ажиллагааг эрхлэнэ гэд. За 28-т нь болохоор одоо сумын ой санд хамаарах ойг орон нутгийн төсвийн хөрөнгөөр энийг одоо нөхөн сэргээх дороотлоос хамгаалах ажлыг зохицуулна гэд. Ингээд ийм хоёр ялгаатаагаар зохицуулт ороод ирсэн байна л да. Тэгэхээр энэ дөрөв дэх чиглэлийн асуулт маань ялангуяа таримл ойг одоо сэргээх хамгаалах тухай асуудлын тэр бүм модны хүрээнд эн чин төрийн болоод төмний олон хүний хүч хөдөлмөрөөр юм таримл ойгууд одоо бий болж байгаа. Тэгэхээр энийг хамгаалах, энийг одоо тэтгэх тухай асуудал зөвхөн эзэмшигчийн хариуцах үүрэг, өмч хөрөнгөөр хариуцах үүрэг болгоод ингээд зохицуулчихж байгаа нь одоо бас ямар учиртай юм балаа гэдгийг тодруулъя. За би энэ дөрвөн чиглэлийн одоо асуулт, за нийтдээ бол би нэг 7 асуултанд хариулт авъя. За, ажлын хэсгээс хариулъя. Ажлын хэсэг 4-р микрофон. За, хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Хотел гэрээгээр одоо он санг хариуцах асуудал одоо үндсэн хууль зөрчиж байгаа мó гэдэг энэ асуултанд хариулъя. Тэгэхээр үндсэн хууль дээр бол Монгол улсын иргэнд өмчлөөснөөс бусад бүх газар бүгд төрийн өмч. Тэгэхээр төр өөрийнхөө өмчлөгчийнхээ хувьд өөрөө хинд гэрээгээр юуг ашиглуулах вэ, ямар хуцаа ашиглуулах вэ гэдэг асуудлаа өөрөө шийдэж байгаа. Тэгэхээр гэрээгээр ашиглана гэдэг бол өөрийн эзэмшилтэй байгаад харж хамгаална гэдэг энэ утгаараа байгаа. Энэ бол өмчилж шилжиж байгаа асуудал биш. Харин эзэнтэй болж тэрийг харж хамгаалж хин хаана яаж одоо ойг шүдэх гэж тэрийг харж хамгаалж байгаа. Тэр харж хамгаалсан учраас тодорхой ой ангидан захимаар мэдэгдээд тэр нэг ойн дагалт баялагаа бол ашиглах ийм боломжийг нээж өгч байгаамаа. За хоёр дахь асуудал бол таримл ой асуудал ярьж байна. Таримл ойг бол нэгдүгээрт Монгол улсын иргэн өөрийн өмчлийн газар дээрээ таримл ой тарьж болно. Ингэх юм бол өөрийнхөө өмчийн газар дээр өөрийнхөө өмчөөр тарьсан модоо өөрөө арчилна гэсэн үг. Хоёр дахь асуудал бол эзэмшлийн асуудал. Одоо
засаг захиргааны нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хууль дээр ч байгаа. Ер нь бол энэ төрийн өмчийн бүх газрыг мэдээж улсын их хурл энд байгаа бүх газар нутаг дээр очиж чадахгүй. Тэгэхээр байгаа тэр засаг захиргааны нэгж тэр байгууллага нь өөрөө эзэмшилдээ тэр эзэн болоод тэрийг хиндээ яаж хизээ гэрээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлаа шийднэ. Ийм учраас энэ бол төрийн өмчийг яг захиран зарц төрийн нийтийн зориулттай өмч ойвол тэгэхээр энийг яаж хинд яаж өгч хамгаалуулж эзэмшүүлж хараа хяналтанд нь байлгах вэ гэдэг ийм асуудал байгаамаа. За нөгөө асуудлыг манай мэргэжлийн байгууллага нь хариулах байхаа. За гүйцэтгэд хариулъя, хэн хариулах вэ? Ажлын хэсэг 4. Аян санаа ойн газрын дарга арилан гишүүний асуулт нэмж хариулъя. Архангайн жаргаланттай холбоотой бас тусгай одоо зориултын уламжлалт бүтээгдэхүүн хийдэг бас аймаг бүс сумууд байгаа. Тэгээд эдгээрт бол мөн адилхан одоо хуулийн үйлчлэнээ энэ юуны хөрөө рамтай холбоотой энэ зохицуултууд бол мэдээж ашиглалтай холбоотой ороод явж байгаа. За анги болоод ангиас тухайн төлөө түшийг бэлдэх тохиолдолд эсвэл өгүүлж хаваржааны зориултаа шургааг бэлдэх тохиолдолд тодорхой газрыг заана хэдийн хэмжээний хэдийн ширхэг хэдийн шометр бэлтгэх бүх заалтууд бол тодорхой тусагдсан байгаа. Тэгжээж бэлдэн түүнээс биш тийшээгээ зөвшөөрөл авангуудаа шууд ороод их хэмжээгээр авах тийм зүйл байхгүй. Тэдгэрийг бол хэрхэн авах тухай нарийн зохицуултуудыг нь бас оруулсан байгаа. За тодруулъя. 4 асуулт байна. За тодруулъя, хариултаа мэдэхгүй байх шиг шүү дээ. Тодруулаа асууч та. Би асуултаа давтаж хэлж өгөө. За 4. Ой менежментийн төлөвлөгөөтэй уялдаж байгаа эсэх тал дээр хариулъя. Сумын аймгийн улсын ой менежментийн төлөвлөгөө гэсэн 3 төвчний ой менежментийн төлөвлөгөө байгаа. За тэгээд сумын ой менежментийн төлөвлөгөөнд болохоор тухайн улс нутагт байгаа бүхий л одоо модны нөөцийг зүйлээр нь нарийнхан гаргасан байдаг. За үүнтэй бол уялдаж байгаа гэж ойлгож байна. Дөрөвдүгээр асуулт. Хэн блэ өөрөө? Оюун санаа газрын дарга. Оюун санаа, ойн газрын дарга. За хариулт хангалттай юу? Хангалтгүй байна гэдэг шүү дээ та. Тэг. Би гол нь юу ачлаа нэг. За бичгээр гүйцэтгэд хариулчаарай. За. Бичгээр авчээ тий. За хэрлэн гишүүн тодруулаа хэлчих асуултаа. Хэрлэн гишүүн микрофон. За би 4 чиглэлийн 7 асуулт асууснаас 2 асуултанда тойм дөхүүлсэн хариулт авлаа. Тэгэхээр энэ асуултуудыг би одоо бичгээр та бүхэнд хүргүүлье. Хариултыг бас би бичгээр авъя. За. Улсын хурлын гишүүдийн асуусан асуулт бүх зүйл та бүхэн хангалттай мэдээлэх ёстой шүү. Тэр үүрэгтэйгээс ойлгож ажиллаарай. Тэгээд бичгээр хариулт авах боллоо. За гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. За хууль төслүүдийн талаар байнга ороос гаргасан санал дүгнэлтийг дэмжсэн эсрэг байр суурьтай гишүүд үг хэлнэ.